Сайн уу, нэмээ байна. Тэгэхээр энэ удаагийн видео бичлэгээ та нартайгаа юу хуваалцах юм бэ гэхлээр хятад хэл сурахад юу хамгийн хэцүү байдаг вэ? За бас дээрэс нь хятад хэл сурахад одоо хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу вэ гэдэг талаас та нартайгаа хуваалцах юм аа. Тэгэхээр ерөнхийдөө миний юу зөвлөмөр байна гэхлээр эхлээд та нар маань одоо хятад гэж яг юу вэ? Дээрээс нь хятад хэл яах гэж сурах гэж байгаа вэ? Гэдэг зорилгоо хамгийн түрүүнд тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр одоо та юуны тулд хятад хэл сурах гэж байгаа вэ? Юу нь хятад хэл сураад цаашдаа танд одоо ямар хэрэгтэй вэ? Дээрээс авах вэ гэдэг ч юм уу тий. Дээрээс нь хятад хэл үнэхээр дуртай юу гэдгээ өөрөөсөө асуугаад үзээрэй. Хамгийн түрүүлээ та өөрөөсөө асуухаас эхэлнэ. Та алсын хараагаа яг тэгээд тодорхойлчихвол ерөөдөө одоо данс тулгарч байгаа, дээрээс нь тэр залхуурал, дээрээс нь янз бүрийн одоо энэ хэцүү байна би одоо дахиад юу н цаашдаа юу сурах ч юм уу, сурах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу, юу н би яг зовн байж хятад хэлийг өмнө нь цаг алдан байж сурч яадаг юм дундаас нь орхих биш, тууштай сурахын тулд та эхлээд асуултанд хариулж байгаа гэсэн. Тэгэхээр та энэ асуултанд одоо хариулчихсан яг шийдсэн тохиолдолд та ямар ч зүйл тулгарч ирсэн хятад хэлээ та тулд нь сурах боломжтой болсон байна гэсэн. Тийм учраас та нар маань эхлээд зорилгоо тодорхойлох нь байна. Тэгээд асуултанд хариулах нь байна. Ерөнхийдөө хятад гэхээр хүмүүс маань хятадын хөгжлийг тийм ээ ерөнхийдөө гадарлаж байгаа байх гэж би бодож байна. Яг гэвэл сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Одоо техник, технологи, дээрээс нь зах зээлийн хувьд ч хятад тэргүүлж явж байгаа. Тийм учраас хятад хэл сурсан хүн, хятад хэлтэй хүн маш ихтэй байгаа. Хятад хэл маань дэлхийн 20 дугаар хэл болж байна. Тэгээд хятад хэлийг би ерөнхийдөө та нартай би яагаад сураасаа гэж би хүсэж байна гэхлээр Солонгос би ингээд явхад хятадын мөрөнд голомж гээд байдаг. Би ингээд Солонгос ч юм уу эсвэл Турк би Орос явсан. Тэгээ бас дээрээс нь Солонгос явсан байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ хэдхэн орнд би ингээд явж үзэж байхад ямар хүмүүс маш их байсан бэ гэхлээр хятад хүмүүс хамгийн их байсан. Тэгээ бүр хятад хороол гэж байдаг. Тэгээд тэнд нь ингээ бараг хятад би чи хятад сурж исэн хүн. Тэгээ очингууд бараг хятад ингээ сурж исэн юм шиг ингээ тэр орчин ингээ бүрдчихсэн. Бүх зүйл нь бараг хятадаар биччихсэн. Тэгээд ингээд хятад худалдан авалтын бүр маш их. Тэгээд бараг одоо хятад хүмүүс зориулж бараг ингээ бүх менюуд эдрээ гаргадаг. Тэгээд хоолны меню нүртэл хятадаар гараад ирчихсэн. Тэгээд бүр хятад бүр нөгөө соёл нь бүрдчихсэн. Тэгээд хятад одоо ингээд хүмүүсийн дуртай хоолууд нь хүртэл ингээд бүр яг хятадд байгаа юм шиг ингэж хийчихсэн тий. Тэгээд би бүр яг л хятадд байгаа юм санагдчихсэн. Тэгээд би бүр энэ би одоо Солонгост байгаа гэдэг. Тэгжиж яагаад ингээд энэ хятадд байгаа юм шиг надад санагдаад байгаа юм болоо гэж бүр үнэхээр гайхчихсан. Тэгээд би бүр үнэхээр хятад хөгжиж байгаа юм байна. Хятадууд бас үнэхээр одоо хөгжих хэрээр одоо санхүү нүртэл их чөлөөтэй болж байгаа юм байна. Тэнд одоо ингээд хэрвээ хятадын одоо жуулчдад буургал юм бол яг тэр хотны одоо тэр газрын одоо орлогомууд шингээ тийм болтлоо нөлөөлж гисэн хятадууд. Тэгээд тэр хотыг Солонгос өгдөг гэхээр Мяндан гэдэг. Та нар мэдж байгаа бах Мяндан бараг Сөүл Йогийн яг хажууд байдаг. Тэгээд би бүр үнэхээр хятад хэлээ бүр улам сайжруулах хэрэгтэй юм гэж бодож исэн. Хятад хэлээ үнэхээр сайжруулах хэрэгтэй юм байна. Тэгээд Солонгос хэлээсээ илүү хятад хэлийг бүр ингээд төрөл хэл гişгээр бүр илүү сайжруулах хэрэгтэй юм ингээд тэрнээс бүр ухаарч исэн. Тийм учраас одоо ингээд та нар маань ч гэсэн хэрвээ Солонгос явсан хүмүүс бол мэдж байгаа байх. Тэгээд та нар маань үнэхээр одоо хятад хэл сурах цаг болжээ. Дээрээс нь хятад хэлийг заавал та одоо бүр зориг тавьж зайшгүй бараг сурах шаардлагатай болсон гэдэгт би итгэлтэй байна. Та одоо хуваалцах зүйлээсээ би хэлье. Хятад хэл сурахад одоо тулгардаг бэрхшээлүүдээс нэг хэдхэнийг хуваалцъя. Тэр бэрхшээлүүдэд даван тулсан байхад одоо сурах арга барил тэр бол бүгд айгүй амархан санагддаг. За тэгэхээр эхний номер 1-т одоо хятад тулгардаг бэрхшээл болохоор таны бодол. Яг тэгвэл хүмүүс ингээд тэр ханзыг хараад ч юм уу эсвэл ингээд хятад хүний яриаг би бол анх сонсохоос ахуулаад амар ингээд хэцүү сонсогддог байсан. Тэгэл oh my god би ийм одоо хэлийг одоо яаж сурах юм бэ? Хятад хэлийг өгсөн шүү дээ. Тэгээд хамгийн сэтгэл зүгээр хүмүүс ингээд өөрийгөө ингээд хаачдаг. Хятад хэл угаасаа л хэцүү юм байна. Би угаасаа хятад хэлийг бол угаасаа сурч чадахгүй гэдэг ч юм уу тий. Одоо ингээд бодлороо хаачдаг гэсэн. Тэгэхээр та бодлороо хаацсан бол бүх зүйл танд маш их хэцүү санагддаг. Тэгэхээр та боломжтой гэж тэр кодоо одоо сэтгэл зүгээрээ тайлснаас хойш
танд бүх зүйл боломжтой санагддаг. Юм ганцтай тал дээр биш. Тийм болохоор та хятад хэл дээр тэр бодлоо эхлээд өөрчлөх хэрэгтэй гэсэн номер 1-т. Бодлоо өөрчилсөн цагт та одоо бүх хятад хэлийг сурахад үнэхээр амархан. Одоо өөрийнхөө сэтгэл зүй дээр эхлээд анхаарах хэрэгтэй гэсэн. Бодлоо өөрчлөх хэрэгтэй гэсэн. Би чадахгүй боломжгүй биш. Би чадна. Би хятад хэл цаг гаргаж чадна. Би өөрийн болгож чадна. Хоёр дахь шалтгаан. Төвлөрөх гэдэг дээр айгүй хэцүү байдаг. Миний хувьд болохоор нэгэн ханзыг цэжлэхэд хүртэл би бүр маш хэцүү тулгардаг байсан. Энэ ханз цэжлэхэд ерөнхийдөө төвлөрөл маш их шаардлагатай. Та хэрвээ төвлөрлөө сайжруулахгүй гээр ханз цэжлэн гэдэг бол үнэхээр боломжгүй. Үнэхээр та төвлөрч чадах юм бол нэгэн ханзыг ч ганцхан мөр бичээд ч чийжлэх боломжтой байдаг. Миний хувьд болохоор төвлөрөл анх сурж байхад бол маш муу байсан. Тэгээ би нэг ханзыг 3 удаас бүр бичиж би чийжлдэг байсан. Тийм болохоор таныг төвлөрлөө маш их сайжруулаасаа гэж хүсмээр байна. Ерөнхийдөө давтаадах тусам таны төвлөрөл сайжирч эхэлдэг байгаа. Тийм болохоор тууштай байх нь бас маш чухал байдаг байгаа. Тэгээд миний эхний ээлжинд би 7 хоног л ингээд 5 ханзыг чийжлэх гэж төвлөрөөд яг ингээд хичээдэг байсан бол дараагийн сар нь би 10 ханз, дараагийн сар нь цагт 10 ханз байсан бол дараагийн сар нь цагт 20 ханз, дараагийн сар нь цагт 30 ханз, дараагийн сард нь цагт 50 ханз шийддэг болтоо миний төвлөрөл сайжирсан байдаг. 3 дахь бэрхшээл маань юу байдаг вэ гэхээр цагийн менежмент гэсэн. Тэгэхээр хүмүүс яг ингээд сурж итэл цаг байхгүй болоод ч юм уу тий яг ингээд сурж исэн чинь амьдсангүй би өнөөдөр ханзаа чиглэлтэй байсан чинь тэгчлээ гэж гадны гадны нөлөөлөл ороод ирэлдэг. За эсвэл гэр бүлийн нөлөөлөл ороод ирэлдэг. Тэр бол зүгээр л янз бүрийн таны бол шалтгаан байдаг. Тэр шалтгааныг та даван туулах хэрэгтэй. Миний хувьд болохоор би надад бол сонголт байсан. За нэг бол найзуудтайгаа гарч хоолнд орох ч юм уу эсвэл гарч зугаалах дэлгүүр хэсэг ч юм уу тий. За хоёр дахь сонголт бол хичээлээ хийх. Эсвэл ханзаа чийжлэх. Яагаад гэвэл маш шахуу хичээл хийх хүссэн, шахуу хурдан бие сурахыг хүссэн учраас цагаа илүү хурдан үргэлжлэлтэй өнгөрөөх хүссэн. Найзууд маань ч юм уу тий явж хоолнд оръё. За эсвэл явж дэлгүүр хэсэг гэдэг зөндөө зүйлд гарч ирж исэн. Тэгээ би тэр зүйлүүдийг бол найз нь амжихгүй. Найз нь хичээлтэй учраас шалгалттай удахгүй би шалгалт өгнө. Эсвэл хэтэрхлийн төвшин тогтоохыг би өхийг сорж байгаа. Тэгээ нэг жилийн хугацаанд би хятад хэлийг маш сайн сурахыг хүсэж байгаа. Тийм учраас би хятад хэлтэй цагаа гаргамаар байна гэдэг ч юм уу те. Нэг зүгээр та найзуудаа эсвэл гэр бүлдээ ойлгуулах хэрэгтэй. Тэгээд ихэнх хүмүүс маань юу гэж болдог вэ гэхээр найзууд маань намайг ингээд намайг гадуурхан ч юм уу тий чи хизээ юм болцсон юм хизээ юм хичээлээ хийгээд хизээ юм болцсон ч гэдэг юм хизээ юм шог болцсон ч гэдэг юм ямар сони юм ямар өөдрөөн ч гэдэг юм ингээд уруу татах хүмүүс бол зөндөө байдаг яг өглөө ажилдаа яваад эсвэл өглөө сургуультай яваад ч юм уу орой л яг ингээд өөртөө цаг гаргаж хичээлээ хийх завтай байдаг. Тэгээ яг тэр цаг үеэр найзууд нь гадуур гарыч гэдэг юм уу тий яг тийм үе болж таардаг. Тэгээл найзуудаасаа ингээд тусгаарлагдчих юм бол найзуудгүй болчих юм шиг яг ингээд тийм хүндрэл ол надад тулгарч ирсэн. Тийм та нарт маань ч гэсэн тийм зүйл тулгарч байгаах гэж бодож байна. Тэгээ миний хувьд болохоор тэр бол зүгээр л нэг төр зүрийн л нэг асуудал байдаг. Жижигхэн асуудал, жижигхэн бэрхшээл байдаг. Тийм болохоор тийм байдаг байгаа. Хэрвээ та үнэхээр найзуудтайгаа ч гоё байгаад гэр бүлдээж цагаа зарцуулаад дээрээс нь хятад хэлээ ингээд хамт сураад явъя зүйл байх юм бол та өглөөний цагийг 5 цагт зарцуулж болно. Өглөө 5 цагт бол хэн ч унтчихдаг. Миний хувьд болохоор яг тийм байсан. Би өглөөний 5 цагийг 5-аас 6 цаг, 5-аас 6-аас 7 цагийг л яг би өөртөө зарцуулсан. 8-аас хичээл ордог гэсэн учраас 8-аас орой хүртэл хичээл орчинтой орой болохоор миний тарих юус ажилдаггүй. Тэгээд яг тарих хамгийн сэрэг цагаараа би өглөө 5 цагийг сонгоод тэгээд 5-аас 6 цагийн хооронд би бүр яг 50 ханз чийжлээд тэгээд явдаг байсан байгаа. Тэгээд яг 1-ээс 5 дахь хүртэл 50 ханзаа чийжлээд хагасаа бүтсэн тэр 50 ханзаа буцадгаад тэгээд явдаг байсан байгаа тийм ба. За тэгээд та нарт хятад хэл сурахад тулгардаг 3 бэрхшээлийг даван туулахад асуудал нь шийдэгдсэн баг гэж найдаж байна. Тэгэхээр та нартайгаа дараагийн видеогоор уулзлаа. Тэр баяртай. Тэгээд бас таалагдсан бол мэдээж лайк, share,
subscribe хийхээ мартаж болохгүй шүү. Мартаж болохгүй.